Хэрвээ та юу ч ямар ч зүйлийг орхигдуулахгүйгээр сандаг байсан бол яах вэ? Та 15 минутын өмнө яг юу хийснээ наривчлан санаж чадахгүй шүү дээ. Эсвэл хитвчээ хаана үлдээсэн, барьж явсан юм хаана аваачаа тавьснаа санах хүчин чадал заримдаа үнэхээр дутдаг шүү. Иймэрхүү зүйл тохиолдоход би бүгдийг нь сандагч болоосоо хэмээн бодгоё зөндөө тохиодгоо. Эрдэмтдийн судалгаагаар хүн өдөрт дунджаар 70,000 орчим зүйлсийг боддог юмсэн байна. Тэгэхээр хүн амьдралынхаа туршид нэг орчим квадриллион хэсэг мэдээллийг толгойдоо боловсруулан боддог гэсэн үг болж таарч байгаа. 2018 онд Англи улсад хийсэн судалгаагаар хүн дунджаар 5,000 орчим нүүрний царайг тогтоодог хэмээн хариу гарсан. Гэхдээ та тэр бүжлэн санаж чадах болов уу? За англичуудын хийсэн баримтат кино болох The Boy Who Can't Forget буюу мартаж чаддгүй хөвгүнд Arlene Haymin-ийг онцолж байжээ. Тэрээр төрөлхийн ой тогтоолт сайтай ба түүн тохиолдсон бүх зүйлсийг баг өдрөөр нь бараг л цагаар нь шүүн асуухад тэрээр төвггүйгэн хариулж чаджээ. Үүнийг эрдэмтэд hyperthymesia синдромтой холбон тайлбарлаж байв. Зарим хүмүүст hyperthymesia их маш ховор тохиолдог сэтгэл зүйн болоод мэдрэлийн синдром гэх зүйл тохиолддог. За үүнийг маш хэлбэрхнаар тайлбарлах юм бол уг hyperthymesia-тэй хүн өөртөө тохиолдсон бүх зүйлийг маш нарийн сандаг гэсэн үг юм. Түүнчлэн цаг минут секундэд тэдний бодол нь хөвсөр байдаг гэсэн үг. Бүр зарим тохиолдолд хүүхэд наснд нь тохиолдож байсан зүйлсүүдээ санахын хэлбэг байдаг. За энэ бол ингээд танд гоё мэд санагдаж байж болох юм аа. Гэхдээ энэхүү синдромтой хүмүүс сайхан гэхээс илүүтэйгээр мэдрэлийн системд нь гэмтэл маш ихээр учирч байдаг. Тиймээс энэ төрлийн хүмүүст мөрөөдөл, төсөөлөл гэх мэт хизээч бэлгэргүй зүйлс толгойд нь багтадаг. Учир нь тэдний дээрх дурдсан зүйлс бодит туршлага амьдралд нь тохиосон зүйлс сэргээр хязгаарлагддаг. Америк нэгдсэн улс дахь хамгийн анхны hyperdementia синдромтой хэмээн бүртгэгдсэн хүн бол Jill Price. Тэрээр 14 настайгаас хойш инхүү шаналж байгаа ба өөрт нь байгаа их дурсамжуудаа мартахыг хүсдэг боловч чаддаггүй. Түүнийг анхандаа эмчнэр OCD-тэй хэмээн маш их тэмдэглэл хөтэлдэг байсан болохоор нь тэгж дүгнсэн байдаг. Бүр зарим эмчнэр түүнийг synthesia-тэй хэмээн дүгнэдэв. Энэ нь ямар нэгэн нэр эсвэл ямар нэгэн зүйл сонслоо гэхэд давхар таны нүдэнд ямар нэгэн өнгө харагдахыг хэлдэг. За жишээ нь Alex Semig-ийн дуудахад танд ногоон өнгө харагдаж байж болох юм. Энэхүү юм ихтэй хүмүүс юмыг тогтоох чадвар сайн байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн юм хэлэхэд түүнд тэрхүү өнгө мэдрэмжүүд нь ой тогтоолтын арга болж өгдөг гэсэн үг. Гэхдээ эмчнэрийн буруу байсан юм аа. Тэрээр hyperthymesia-тэй байсан. Түүнчлэн хүний ой санамж амигдалатай салшгүй холбоотой байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар hyperdementia амигдала хоёрын ой санамжинд чухал нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Амигдала бол бидний сэтгэл хөдлөл, сэтэл ялангуяа амьд үлдэгтэй холбоотой олон тооны төлөөлөл бүхий лимбик системийн бүтэц юм. Энэ нь одоо айдас, уур хилэн, баяр цэнгэл, аз жаргал зэрэг сэтгэл хөдлөлийг боловсруулахад оролцдог. Амигдалын дурсамжийг хаана тархинд хадгалж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Энэ тодорхойлолт нь сэтгэл хөдлөлийг асар их хариу үйлдэл хэрхэн өдөөгдөж байгаад үндэслэгдэг гэж үздэг. Тэгэхээр хэрэг хүмүүс бүгд бүхнийг мартдаггүй болчвол нэгдүгürt бүгд маш их бодолд автсан хэтрүүлэн бодогчд болно. Тэдний тарих маш их ачаал авна. Улмаар мэдрэлийн системд асуудал үүсэх боломжтой. Хүн бүр оюун бодлоо арчиж яхахыг илүү үздэг болох байхаа. Цөөн үгээр хэлбэл бүхнийг сандаг байгаа нь тийм ч сайн зүйл биш. Яагаад өнөөдөр хүн төрөлхтний ихэнх нь аз жаргалтай баяр хөөрөөр дүүрэн байж чадж байгаа вэ? Энэ нь гагцхүү бид бүхнийг сандаггүй, мартаж чаддаг учраас л байгаа юм. Үүнийг сонсоод танд юу ч мартдаггүй болмоор санагдаж байна уу? Ray explained.